Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арван эрдмийг шинтэн хүртсээр 10 жилийг ардаа орхидоо Төслийн жигүүр ургуулж өгсөн хүрэх хэрэг өгтүүлж заасан 10 жилийн сургуулиар урсаж гачит багш нараа санан явна Сүмбүрээс хөрчүүлсэн ангийн сайхан андуудаа энэ сайхан уулзалтын урилгыг хүндэт гэж хүргэсэн ирсэн оргид хүүгүүдтэй бүгдээрээ хамаг дадалгад илэрхийлж арга чиглүүлье. Тийм ээ. Сургуулийн ширээд дохойн нийлүүлж сурч насаа хамтдаа үзсэн насан туршдаа нэгэн ангийн сайхан найзууд энхүү хуран чуулж байна. Та бүхэндээ 40 жилийн өмнө баярын ганцаартай халуун мэндийг өрн дэвшүүлье. Сургуулийн 8 10 дугаар ангийг 1982-1984 онд төгсөгчдийн 40 жилийн өмнө дурсан жуулалтын нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж та бүхэндээ хандаж бүх хэлбэр хэмээн 40 жилийн өмнө зохион байгуулах комиссын дарга Эрүүлийн хамгааллын тэргүүний ажилтан, бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, автон газрын спортын мастер, 18-ны төгсөгч Бацэцэг таныг тайзнаа хүлээлгээрье. За, юуны өмнө бидний урилгыг хүлээн авч энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нартай болон төгсөгч нартай чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. За, бидний хувьд бол энэ жил 5 дахь удаагийнхаа сургууль төгссөнийхөө ойр тэмдэглэж байна. Бид нар бол 5 жилийн зайтай сүүлийн 20 жилээс хойш 20 жилийн туршид бол 5 дахь удаа ингээд хамт олноороо төгсөлтөөр ингээд уулзч байгаа. За бидний энэ удаагийн уулзалтыг зуны дунд сарын шинийн 3-ны бэлэг цай өдөр дашнаатай энэ өдрүүд албан ёсоор үйл ажиллагаа хийсэн байгаа. За тэгээд энд чин сэтгэлээсээ ас холоос зориг ирсэн ангийн хамт олон төгсөгч нартай бүр дахин чин сэтгэлээсээ баяр хүргье. За энэ Жаргал сумын 10 жилийн дунд сургуулийг 1982 онд төгссөн 8 төгсөгч. За 84 онд төгссөн 10 дугаар ангийн төгсөгчдийн 40 жилийн уулзалтыг Хонгор сайхан нутгийнхаа төв Баян хонгор сумд энэ жил бол зохион байгуулж байгаараа бас онцлогтой. За энэ зохион байгуулж байгаа онцлог маань юу гэхээр Баян хонгор нутагт маань шинэ бүтээн байгуулалтууд бий болсон. За энэ бүтээн байгуулалтыг төгсөгч нартай танилцуулах, мэдүүлэх тийм ээ. Ийм зорилгоор бас энэ хонгор нутагтаа энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За тэгээд 6 сарын 10-наас 13-ны хүртэл энэ 40 жилийн дурсамж уулзалтанда та бүхэн маань сэтгэл зүтгэл бүх зүйлээрээ сайхан оролцоод сайхан энерги ирж хүч аваад уцаараа гэдгийг та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингээд Жаргал сумын 10 жилийн 82 оны төгсөгчдийн дурсамж уулзалт 40 албан ёсоор нээсний бэлгийа. За эдүүгээрээс 48 намрын өмнө та бүхэн жижигхэн хөрхөн дэртэхэнүүд ээжтэй нүсүүлж аваараа хөтлүүлэн сургуулийн цүнхэн дааж чадан сургуулийн босгоор алхаж орж байсан. Одоогоос 40 хаврын өмнө та бүхэн жигүүрэн нургасан шувууд болж ажил амьдралын их сургууль, эрдэм оюуны их сургуулиуд элсэн суралцахаар эх орныхон 408 зориус тийш нисэн оцноо ачаал багш нисэн одохт чинь ачаал багш нар ангийн нөхөд чинь алтан нэртний сургууль чинь сэтгэл уйлан тэсээ өмг алан бүтэндээ сувдан өлмөстэй эргэн харсаар тойрсоо цааш одсон шүү дээ.
За тэр үед та бүхнийг эхийн өвөр шиг дулаан аял танхимч нь өдөж өгч байсан. Эвдэж хадаж сурсан ширээ сандалч нь өдөж байсан. Эрдэм амьлуулж сурсан хэдэн багш нар ч өдөж өгч байсан. Нэгшин дассан үлгий унган сургуульч нь өдөж өгч байсан. Одоо та бүхэн хөөе өсөж том болоод хүрэн тасын жигүүр ургаж хүрсэн газар бүртээ дэвшил бүтээгээд эх орныхоо хөгжлийг өөдөн дээш нь өргөлсөж явсаар эргэн ирж байгааг чинь хараад сэтгэл баясан бахархаж баярлаж байна багш нь. Та бүхэн энд цуглараад сургуулийн танхим сурагчийн ширээнд бохоо залган суусан ангийн амт нартайгаа уулзаж баясалсан ариун эрдмийн шивийг хүртээс зурцсан ачаал багш нартайгаа учран золгон та бүхний учрал бол олон жилийн дараах учрлын холбоос болно. Эрхэм хүндэт чамнараа 48 жилийн өмнө анх сургуульд орж байсан гэгээлч чамнараа та нартаа амьдрал дүүрэн жаргалтай явахын ашдын бэлгтэй ерөөлийг талбий 38-40 жилийн өмнө сургуулийн төгссөн оюунлаг шагнал та нартаа энэхүү энгэр дүүрэн жаргалтай явахын эрдний бишвшигтэй ерөөлийг талбий. 40 жилийн дараа уулзалтандаа бүрдсэн ирсэн шаг та нартаа 9 бүслийн гүйцээж явахын ерөөлийн дээдээр харгуйч нь билаяа. Ингээд та нартаа гэр бүл үр хүүхэд ач нарын чинь амьдрал жаргал авьяас бүтээлийн өөдрөг эрмэн бүтэмжтэй байж ажил бүтээл эрдэм чадлын хийсэн бүхэнд сонсоход чих баясгалантай, ярихад хэл баясгалантай, харахад нүд баясгалантай байхыг ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа шавнартаа. За энд хөрөлцөн ирсэн нийт төгсөлт та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн төшөөлье. Эрдмийн их ухаанд ирсэн энгийн их багш нартаа
нэгэн үеийн төгсөгч, нэг ангийн найз охид хүүгүүдтэй 10 ангийн хамт олонны гац утгын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бид бүхэн 1982-84 онд гэгээхэн цагаахан насаараа сурагч насаараа ойж сургуулийн 4 хуцаараа ижилсэн алдраа бяцхан өрсөд байсан бол өдгөө бид бүхэн 60 орчим насыг насаж намбыг гэжэж насыг игсэн намблаг сайхан эмээ өвөө өнөр өтгөн олуулаа зогсон байна. Бид бүгдийг энэ сайхан үйл ажиллагаанд итгэл дуудан энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Баатцэг уран чимэг болон ажлын хэсгийн хамт олон нийт энд ирсэн хүрэлцэн ирсэн төгсөгчдийн хамт олноос чин сэтгэлийн баяр талархал илэрхийлье. За ингээд бид бүхэн спортын мастер ангийнхан багш Ажир Банчгийг бас дурдахгүй байхын аргагүй. Бид бүхэн 10 ангийнхан энд ирсэн 10 ангийнхан байна уу? Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цагдаа явагч Соргон бол. За Соргон бол энэ хөвгөл ажиллагаанд олонний дунд ог болё, бусдын тэргээр бурхан мэт явъя. Би бүхэн ясаа үзүүлнэ гэсэн та бүхэн хүлээн аваарай. Та бүхэн үйлчлүүлээ. Та болгоогоо хүлээж аваарай. Та бүхэндээ эрүүл саргал сайхан бүхнийг хүсэж өрөөд энэ өөрсдийн үйлчлэгээ эхнээсээ их сайхан сэтгэл хангалуун гоё явж байна. Бүгдээрээ сэтгэл ханамжтай байгаа үстэй. За та бүхэндээ эрүүл хамгийн сайхан бүхнийг хүсэж өрөөе. баярыг зохион байгуулах комиссийн дарга Эрхэмүүдтэй Баатцэг таныг хүндэтгэн өргөж байна. Халуун сайхан алгадчлалтын амсгай Эрүүл хамгаалалтын тэргүүний ажилтан бүртгэл статистикийн тэргүүний ажилтан алтан гац сотод санын спортын мастер Эрхэм ангийн багтаа багтаацгаая. За та бүхэндээ энэ орой Түмэн амгалан айлтгах мэдчилье. За ингээд Баян-Хонгор аймгийн Жаргал сумын 10 жилийн сургуулийг 82 онд төгссөн төгсөгч болон 84 оны төгсөгчдийн дурсан жуулалт 40 арга хэмжээний 2 өдрөө амжилттай зохион байгуулагдаж явж байна. За энэ Баян-Хонгор аймагт зохион байгуулагдаж байгаа энэ дурсан жуулалтанд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт маань одоо өнөөдөр энэ Масалай ивент хоол бол албан ёсоор одоо эхлэж байна. За энэ юуны өмнө одоо энэ хүрэлцэн ирсэн та бүхэндээ
багш нартаа эрхэм хүндтэй төгсөгч нартаа дахин чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. За тэгээд энэ одоо дурсамж уулзалт 40 жил арга хэмжээний үйл ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт албан ёсоор эхэслийг мэдэгдэе. Баярхонгор аймгийнхан олон юмараа алдартай. Гэхдээ дэлхийд ховордсон мазал дагаараа дэлхийд алдартай. Тэгвэл хонгор нутагт байгуулагдсан хамгийн том бүтээн байгуулалт буюу Мазалтай эвэн тоолын хүндэтгэлийн танхимд уран шуулж бүгдээрээ өнөө орой сайхан алгаадаа шиж хамт дуунч хамт бүжиглэж хамт сайхан баярлая. Эзэн матгдчихгүй сайхан дурсамжийг ангийнхаа найзуудтай хамт бүтээх гэж тавхнасаа хүсэж байна. За бүгдээрээ сайхан алгаадаа шиж. Ямар гоё чаа. Яа, баярлалаа бүгдээ. Өнөө орой яг энэ ирж хүчээрээ алгаадаа шиж хамтаа сайхан дууж хамтаа бүжиглээ. За ингээд хонгороо дүүсэн бол бүгдээрээ судлаасаа босъё. Энэ сайхан худгийг та бүхнийг учран золгуулсан хамгийн хайртай эдмийн өргөө Баярхонгор аймгийн Шаргалтын 10 жилийн сургуулийн төлөө өргөцгөө гэж тавхнасаа хүсэж байна. Мартгүй! Баярлалаа. Бүгдээрээ худгаа дүүр сайхан дуртай. Найзад хэлдэг. Хинээс мууч явдаг бүхнээ ангийнхандаа дэлгдэг. Хинч мэдэхгүй нууцыг танай ангийнхан л мэддэг. Энэ бол ангийн нууц, энэ бол ангийн хамтуудын гайхамшиг. Бүгдээрээ найзуудтайгаа гоё тэмэрлэдэг гэж тавнасаа хүсэж байна. Тэмэрлэх нь маш гоё энерги ялгардаг. Уулзсных, учирсных, үйлдэлтий, яатын тэмэрлэлтий л та. Баярлалаа бүхэндээ. Шауда эрдэм хайрлаа шүлийн зүдэндээ бидний гисэн шүлийн эцэг бидний бачтаа үсэр хайрлаа нэмэлгуулаа үбийн сансаа бидний бачтаа дүүч марата 사랑으로도 붙인 자유나 목하면서 어슷한 힘 우리에게 아스한 분에 두지 못한
Başında herkes yok. Sen sakın kursi. 아들 taşıtlar hayatta bakışa oktatsayı 통째로 덕시다 mikrofon이 제출돼야 사가 유료 점수에 볼 때. 하늘땅 앞전한 이루어진 산자가 막 느끼고 그시 열어요. 있어 거기 하늘은 꽝꽝 있어 거기 앞전은 있어 거기. Баярлалаа багштай маш баярлалаа. Багш гэдэг ийм гайхамшигтай. Эрхэм хүн байдаг. Томжороо догштаас ч дэрүүдийг хамгийн сайн хүмүүнийг үсээ өрөөж бүгдээрээ халуун цаг алга ташилтаар энерги нэмье. Баярлалаа. байгуулах Баян онгор дахь комиссын гишүүдийг бас АБС-оор бас та бүхний өмнө дуудаж танилцуулъя. За 10-аас 10-аагийн тунгалаг Энэвшин тунгалаг Шархуугийн ундрах наашаа гараад ир. Манайхаа За 10-д Хавц сүрэн Оюун болд Баяр сайхан Наран затрал Агатширэ манайхаа Манайхаа яагаад гойргод байна?
Теодотор, Аруна, Насма, Насага, Минди, Интушум, Насма, Интушум, Нацга. За энэ дурсан жуулчид 40 жилийн зохион байгуулах Артадын баг хамт олон байна. Ийм олон хүмүүс байсан шүү. Баян амгалт үйл ажиллагаа явуулж байгаа нийт электрониксаас бүх энэ захиан барааг авсан байгаа. За тэгээд Азиндоо дуудараа манайхаа. За энэ хараа. Энд ингээд бүх үнийг би бичээд яг номерлоод хийсэн байгаа шүү. За 3 Бодаа агшаач. За энэ маш сайн ширшээд за түнжир төвшиг залуу хүн бас янзтай авах магадaltaй. За маш сайн сэтгэж яагаад түнжир төвшигээ сонгоолнаа. Having duro which Nabi Dikari Having duro is Baksan Aria За наашаарай. Авлаа наашаа. Тэр их ард нь орчоод байна. За жаахан шиг. За авлаа. За авцаа. За чулуун машинаа сонгоолнаа.
Намсна тодорхойлсон 8 аймгийн төвлөрч Яан Юуста баяр хүргэе. Гэж байгаа. За тэгээд багш нарын дунд цаахан эрэгтэй багш 5 сар ширээ сонгосноо. За манай янзаа дүүний. Ёй За энэ баярын пианоны цуврыг авсан баг 40 жил гэж мэдсэн. За нөгөө пиано дээр нь дурсамж уулзалт гэж ütсэн байна. За манай зохион байгуулагчид өнөөдөр сэтгэл гаргаж гоё бэлтжээ. Тэгээд хоёр пиано дээрээ дагаасаасан. Хачиг барьж. Давай шууд асаач маань муудчихаа. За бүгд алгаад ши баяр хүргэе. Баяр хүргэе. Баярын пианога бүгдээ хуваата. Одоо үндэсний манай эстрадын хуваата та бүгд Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаа нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгад чи юу
амжилт хүргэж багтаад үгүй санааг сайн хөрөлдөж хэнчин дамжуулж болсон хөрөлдөө энийг хөрөлдөж Огийн формороо жигч хандраа үдэшлэгдсэн бүл явдаг байснаа онцлог баяраа адилхан хуваалцаж үерхч хурдж шуугдаж явснаа таньч санаад нэг сайн бүрдий санчирд нь буурсууснаа түүх болгоод нэг хэрэгжлээ. 앞에서 해준 나의 아랍대 소문이 앞에 모습이 앞에 저런 어떤 잘 배운지 나 말해봐봐 알아 모습 그 사람들 뭐 화요일에 비키스 이제 다시 마찬가지 말해봐봐 비키스 나도 불가능 너무 계시 오 제가 비키스 어디 오늘 박수단 리무진 아스자를 살살 느끼고 어떤 도ችን 지지 오서 다른 지지 오서 인자 잘못하다가 이렇게 참 도치를 쓰시는데 나 마누라 박수단 못 들는데 못 들어볼 걸. Яг стайлаар суглаад явчихна. Суглаад тухайн хүн сууж бэлээ өгөөд ингэ тойроо явчихна. За суглахтаа өөрийгөө суглаад бусаж суглана шүү. Ахид суглана. Одоо та өөрсдөө суглах байхгүй шүү дээ. Тийм бол тэрийг буцаад хийгээд нэг үстэй. За манайхан сэтгэл ямар байна? Сайхан байна. За Маш их баярлж байна. Жил болгоно 5 жил болоод бичлэгийн зургийн номс хатан бидэж баярлалаа. за ангийн хуултын талаар одоо энэ уулзалтын талаар баярлалаа. Зөвхөн зүйлж гэн гэдэг залуу хүүхд насндаа очиж байгаа юм байна.
За, уулзалтын сэтгэлээ уулзаарай та. Гоё байна. Манай уулзалт гоё сайхан болж байна. Тэгэхээр ерөн үйл сайн сайхан төсөөр дүүдэж гисэн ерөн үйл. За баярлаа. За одоо чи шүү мөр. Айлын сэтгэлдээ уулзсан уу? уулзсан дээрээ гоё байна. За андрагч айлын сэтгэл, уулзалтын сэтгэл. Янз сайн байна. Одоо тэмцээн болохгүй янзтай. За манай зохион байгуулагчч уулзалтын сэтгэл тэгээд ярьж өрөх юм юу байна? Яг одоо ерөнхийдөө дурсамж уулзсан 40 бай өнөөдөртөө 3 дахь өдрөө бэлтжиж байна. Бас өдөр хоногийг яаж өнгөрчөөг бараг мэдэхгүй л ингээд нэг 3 хоног одоо маргааш дуусгаж байна. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. Бас биднийхээ урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн багш нартаа ангийн хамт олондоо найз нөхдөд маш их талархаж байна. Баярлж байна. За. Таны сэтгэл? Гоё байна. 40 жилийн уулзалтанд ирсэн. Одоо 3 жил нарийн зэрэгээр ангийнхантайгаа уулзаад одоо сүүлчийнхаа сагс волейболын тэмцээн гэж байна да. Гоё байна. Дүүрэн байна. Ангийнхантайгаа баярлж байна. За баярлалаа. Таны сэтгэл? Сэтгэл маш өндөр байна уу. Ангийнхантайгаа уулзаад ингээд сайхан хүлээгээд янз сайхан агаар гараад тааж ягаад өдөр өдөр юм да. За баярлалаа. Оо ицчих штэ. Насаа мэдчихв. За тэр гур бас яриа. За сайхан амарцгаасан уу. За айлын талаар давчхан сэтгэлээ баасан уу та? За бид хэдийн 90 жилийн юу нийслэг болоод бид сайхан сэтгэл санаа сайхан байна. Анхантайхаа 40 жилийн нийслэнд бүгдээрээ нь сайхан эрүүл сайхан өнгөрсөе. За баярлалаа. За та. За ил маш гоё байна. Маш таалагдж байна. Таалмжтай байна. Бид одоо 40 жилийн дараа уулзж байгаа. Анги хамт олон нэг төсөлтийнхантайгаа нэг тийшсэн төгсөгчтэй эрүүлэн гарч ирэл сайн өнгөрсөе. За баярлалаа. За та. За 40 жилийнхаа уулзалтан дээрээ маш амжилттай байна. Зохион байгуулж байгаа найз нартаа маш их баярлалаа гэж хэлээд хүрэлцэн ирсэн бүх төгсөгч хүмүүстээ баяр хүргье. За баярлалаа. За айлын талаар сэтгэлээ хэлнэ үү та? Энэ 40 жилийн уулзалт гоё болж байна. Бүх төгсөгчдөө амжилт хүсье. Бүгдэнд нь баяртай шүү. Бүгдэнд нь хайртай шүү. За баярлалаа. За. Аянграм гэж ядлан цэми байдэргээ 10 жилиг 82 онд 8 гараг төгсөж Стамбулд тааж хүндээг конт. Цаа техникийн ангид суралцаад одоо Сэлэнг аймгийн Баянгол сумд мал зүйч малын эмчээр ажилладаг. За баярлалаа. За та сэтгэлээ баасан уу? Уулзалтынхаа талаар. За сэтгэлийн өндөр сайхан байна уу? 5 жилийн дараа уулзж байгаа найз уулзж байгаа их гоё байна. Гоё нөө. За. За хөгжөө дэмжигч хахаар сэтгэл сонсё. Бага дэмжигч байгаа одоо. За. За одоо юуны тэмцээн явагдах гэж байгаа вэ? За. Одоо ч бага дэмжихээр. За амжилт хүсье. За айлын сэтгэл. Баяр. Уулзалтын сэтгэл. За жоо ми ялаад хийчихв та. Тэглээ. За Нэг номерыг сугалцлаа. За. Сагсан дээр тоглоод төрөөсөн. За баярлаа. Амжилт хүсье дараагийн тэмцээнд нь. За. Сайн байна уу? Айлын сэтгэл сонсё. Айлын сэтгэл сонсё. Уулзалт. Уулзалт маш гоё болж байна. 40 жилийн дараа уулзсан чинь бид нартаас түүхэнд маш их дурсамжтай хүлээж байгаа. Ирсэн хамт олондоо баярлалаа ангийнхандаа гэж хэлье. За баярлалаа. Амжилт хүсье. За. Уулзалтын талаар сэтгэл сонсё гэж.
Үнэхээр бидэнд бахархмаар бүр баярчмаар гоё уулзалт болчихнаа. Бид ингээд хүүхэд насаа байдргийн хөвөн дээр хүүхэд насаа үдэж, эдэр насаа тэнд үдэж, эдэр наснасаа тэндээс нисэж бид алсын ас хоолоос одоо янз янзын мэрэгжил эзэмшгээр нисэж байсан. Тэгээд тэр цагаас хойш бид 40 жилийг алдаа үдчихээ. Бидний энэ 40 жил бол түүхэн цаг хугацаа маань өнгөрсөн байна. Өнөөдөр бид санжигндан буурал устдээч түүнийгээ мартаад 18-тай жаахан л охид хүүгүүд шиг хөөрмөн байсаж бөмбөг хүртэл хөөж хүүхэд насаа дурсан тоглож байгаа. Үнэхээр гайхалтай сайхан байна. За баярлаа. Дараагийн тэмцээнд намжил гисье. Баярлаа. За. За, танаас уулзалтын сэтгэл сонсё. За маш гоё байна. 40 жилийн дурсамж уулзалтаа 4 хоног үргэлжилж байна. 4 хоног дээр бид бүх ангиудын багуудаа 6 баг бүрдүүлээд болиолын тэмцээн эхлэх гэж байна. Тэгээд хүүхдүүдийн сэтгэл маш өндөр байна, маш гоё байна. Тэгээд бүх төгсөгчдөө эрүүл энх ажил хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Байдргийн 10 жилийн 8 дугаар ангийг төгссөн хүүхдүүд 1984 онд Байдргийн 10 жилийн 10 дугаар ангийг төгссөн хүүхдүүдийн уулзалт 40 жилийн уулзалт болж байна. Энэ уулзалт бол их өргөн цар хүрээтэй 60-аад хүүхэдтэй багш нартайгаа нийлээд 70-аад хүний бүрэлдэхүүнтэй том сайхан өргөн уулзалт болж байна. Энэ уулзалтыг зохион байгуулсан одоо эрүүл хамгааллын тэргүүний ажилтан Эмч Батцэг, Уран Чимэг, бизнес Уран Чимэг нар ангийнхаа хүүхдүүдийг болон багш нараа сайхан уялдуулж холбож сайхан уулзалтыг зохион байгуулж байна. Бид нар их өндөр сэтгэлтэй байна. 3 багш ирсэн. Лавгсран багш ирсэн, Улаанбаатар хотоос ирсэн, Төмжөр олгогч битэр баймгийн нөгөөс ирлээ. За Байдргийн 10 жилийн сургууль бол ерөнхийдөө Баян хонгор аймагт бол Төвийн 10 жил, Байдргийн 10 жил, Богдын 10 жил ингээд 3 10 жилтэй байдаг байсан. 70 хэдэн оны үед. Тэгээ сүүл рүүгэн одоо 10 жилүүдийн тэнд нэлээд хэд нэмэгдэж ингэж хэдэн 10 жилтэй болсон юм аа. Байдргийн сургуулийн хүүхдүүд бол их бүтээлч, их сурахын төлөө шамтсан их тийм сайхан хөдөө сумд, тойргийн сумдуудаас ирж байгаа хүүхдүүд хүртэл шилдэг сурагчид элсэн орж суралцж байсан. Тэр сурагчдынхаа мэдлэг чадвар дадлах сурах ирмэлзэл дээр нь түшгэлж багш нар бол бас тэр хэмжээгээр их сайхан хичээл сайн бэлддэг гэж хүүхдүүдээ сурахын төлөө үнэхээр мэрий чармайдаг тийм одоо багш нар байлаа бид нар. Тэгээд 40 жил болсон одоо энэ эд насан жагсаж яваа ийм сайхан эрчүүд тэтгэврийнхаа насандаа дөхөж яваа эмэгтэйчүүд эднэр бол одоо бид нартай бас үеж ятсан юм шиг ингэж эрхэл тоглож ингэж наадаж ингэж байгаа явдал бол багш хүний хувьд эргээд хүүхэд насандаа очсон юм шиг сайхан санагдаж байна. Бид нар Баян хонгорын Байдргийн 10 жилийн сургуульд байхдаа багш нар бол их юм хийдэг байсан. Хүүхдүүдээ сайн чанартай сургахын зэрэгцээгээр урлаг урдан сайхны ажил зохион байгуулдаг байлаа. Төлчдөд туслах, мал аж ахуйн ажилд их тусалдаг байлаа. Хөдөлмөр амралтын туслан гарч их явдаг байлаа. Нэдлгаандаар хүртэл одоо хүүхдүүдээ зохион байгуулж ажиллаулдаг байсан. Их одоо тал бүрийн ажлыг тэр үеийн одоо ямар л ажил гарна уу тэрэнд бүгдээрээ одоо хэмцээ шамлж орж их ажилдаг байсан. Жишээлбэл одоо нэг хэдэн урлагийн нэг номерын одоо залуухан багш нар усан тунгалаг харгийн агт Байдргийн голтой усан нэмэнцлэг чамаар хвшлийн үржлийн аж ахуйтай 8 насны ухаан тэлсэн 80 насны хүслэн нэвэлсэн тунгалаг Байдргийн мөнгөлөг долгоонд өнгөлөг байдаг жаргалант нутгаа гэж байгаа л тэгэл тэр баялаг хангай нарлагын гэр бялхам хөгжим цалин амьдрал тунгалаг Байдргийн мөнгөлөг долгоонд өнгөлөг байдаг жаргалант нутгаа гэдэл одоо ингээл урлаг гэдэг явах жишээтэй. За тэгжсэн чинь одоо яа харахгүй намрын өвлийн сар гарна. Өвлийн одоо хэдэн сард ч үлээдээ нэдлгааны ажил эхэлдэг. Би 8 дугаар ангитай. 10 дугаар ангийн хүүхдүүдэд юу болгонд анги болгонд хуваартай нэдлах. За тэгсэн чинь 8 дугаар ангийн хүүхдүүд муулж чадахгүй. Малаа муулж чадахгүй. 10 дугаар ангийн хүүхдүүд бол бүгдийг ингээл ирсэн ингээд нэлтлаад сайхан янзлна. Тэгээд нэг 10 дугаар ангийн хүүхдээс ч чадгуйлаа.
Миний хөө чи наадхагаан чи ингэчээ тэгээд юугаа манай ингээ нэг хэдэн хонь муулаадаг оч гэсэн чинь багш үед ингээ зөндөө олон хонь муулна шүү дээ. Тэгэхээр ёстой амжихгүй гэл. Тэгвэл чи надад заагаад өгдөө гэл тэглээ. Тэгсэн чинь буцааны л хүүхдээс энэ буцааны хүүхдүүд бол их сайхан сэргэлэн яг их хүнд тусч эзэний сайхан хүүхдүүд л дээ буцааныхан бол ер нь хамтарч гэдэг сайхан их сайхан. Тэгж байна. Багшаа ингээд та энэ хүүхдүүдээрээ нэг хүүхдийн 7-гийн дээдлэл нь 7 дээр нь мордуулаад хүүхдийг бариулж байгаа. Нэг хүүхдээр 2 хөлийн ингэж бариулж байгаа. Тэгээд ингээд өөрийн ингэж зүсдгийг. Тэгэд их хүнд гүнзгий зүсэх юм бол нөгөө сивс чи хагараад ингээд юу болчдөг штэ. Тэгэхээр ингээд яг ингэж аваад тэгэл ерөөс арсын зүсэл цоолол. Тэгэл тэрнийхэн дээгүүр ингээд арсын зүснийхэн дээгүүр ингээд гараа оруулаад яваал тэр дээшний булаад тэгээд тэр өрцөн байгаа тэрний хумсаараа цоолж байгаа гэдэг байхгүй юу. Ингээд хумсаараа майж цоолж байгаа л тэгэл цад руу наруулаад ингээд голын ингээд логд юм да гэл тэглээ. Годочхон бүйтэн жигчгтэйхэн нөө мөө хэд эмхтэй хөөхтүүд чинь чигснэсэн сангатартаа наацсан өглөө хөйтөнд чинь тэр жигнээ зогсож байгаа. Годоч очоод хэллээ дээ. Тэгсэн чинь л одоо нэг 2 нэлээ зоригтой эрэгтэй хөөхтөл. Одоо тгийх ерөөсөө үзийлгэн. За та нар энэ олон хүмүүсийн дээргээ тонныхон гэдсийг чиргээ тавьчихвда ээдээ одоо яадаг лээ гээл тэглээ гэсэн чинь яваа гээл 2 дээдлэлт нь 2 доотлолт нь 4 нөхрөл нэг нь зүслэх юм болоо лоо амын мамын барайд ээдээ чирэгчүүлгээд байсан чинь муул атглаа. Тэгэхээр зэрэгэл ингэдэг юм байна. Нөгөө одоо чаддаг болсон гэл нөгөө дүүлчин тэгээл 10-аар нь гэвтүүлж байгаа л бүгдийг ядлал ингэж хүртэл одоо ажилдаг байлаа. Багш хүн чинь одоо тэгээд нэрэн тэр мал муулахыг хүртэл нэгээр нь заалгаж нэгдэн зааж өгч ингэж ийм одоо бүхэл ажлыг л тэгээд одоо хариуцсан л болохоор зэрэг хариуцсан юм аа л ихээс аргагүй ингэж зүтгэдэг байсан шүү бид нэр. Тэгээд ингэж сайхан зүтгэж явсных энэ олон сайхан хүүхдүүдтэй харьцаж зөв сайхан нэрхтэй айлуудын гэрэл төрөдөө болсон энэ сайхан хүүхдүүдтэй харьцаж явсных би одоо 74 наснда ингээд хүүхдүүдтэйгээ сайхан эрүүлсэн гэгагарт амраад хүүхдүүдээрээ хүрээлүүлээд ингэж сууж байгаадаа одоо баяртай байна хүмүүний хувьд. 82 онд 8 төгсөгчд 84 оны 10 төгсөгчтэй 40 жилийн уулзалт сайхан болж байна. Хүүхдүүд минь олон хүүхд цугларч ирсэн байна. Энэ ангийн 3 дугаар ангид байхад нь би өөрөө энэ шүгч маань дарж өгөх багш маань бид 3 дугаар ангийг авч ирсэн юм аа. За тэр үе чинь 3 дугаар ангид нь пионерын гишүүнд эсвэлдэг байлаа. Эвтэй найрамдалтай хөгжилтэй ийм хөөрхөн хүүхдүүдийг 3 дугаар ангийн төгсөл дааж авч ирсэн юм аа би. Хүүхдүүд нь наад жаргалтай сайхан өөдрөг өнгөтэй ийм явж байгаад багш минь үед маш их баяртай байна. Энэ ангиас чинь эм чин дараа нь төрлөө, эрдэмтэд нь төрлөө, малчд нь төрлөө, авраг малчд нь төрлөө. Өста сайхан хүн энэ ангиас чинь төрдөг юм байна. Олон хүүхдүүд ч өста сайхан зүйлийг их л бид нартай харуулж үзүүлж баярлуулж байна да. Хүүхдүүдтэй ажил хөдөлмөрт нь өндөр амжилт цаашдын амжилт ад жаргал сайхан бүхнийг гисэн өрөөё. Баянгар аймгийн Жаргалантай 10 жилийн 40 төгсөлт 40 жилийнхэн дараа уулзч хамт олон багш нарыгаа ураад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ одоо Баянгар аймгийн баг шаргалжууд гэдэг газар үргэлжлээд хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа нь явагдаж байна. Багшны хувьд одоо төгсөгчдийнхээ энэ уулзалтанд оролцож байгаад эдгээр маань урьсанд одоо маш баярлаж талархаж байгаа юуны төвөнд илэрхийлье. Ингээд нийт төгсөгчдөө ангийнхаа хамт олонд за цугаа өргөдөж ирсэн багш чулуун Дөвөн Жаргал нартаа нийт төгсөгч хүү шав нартаа аз жаргал эрүүл энх хамгийн сайхан бүхнийг хүсэж байна. За ингээ 40 жилийн дараа уулзаж байгаа анги хамт олондоо баярсан талгаснаа илэрхийлээ. Ер нь бол хүний дурсамж уулзалт гэдэг бол хамгийн гоё нэрэг өгч хамгийн гоё нэгэндээ урам зориг өгдөг ийм сайхан уулзалт дээрж оролцож байсандаа баяртай байна. За тэгэхээр найз нөхдөд бүгдээр нэрүүд их аз жаргал сайхныг хүсэн өрөөё. За энэ уулзалтанд ирсэн нийт төгсөгчдөө
бас баярын минь төргий одоо биднийг бас сайхан хүүхэд насндаа ирсэн юм шиг санагдж байна. Баяртай байна. За 10 төгсөөд 40 дахь жилийн уулзалтын 4 дахь өдөр үргэлжилж байна. Үнэхээр бид хэд яг хүүхэд насндаа эргээд очсон юм шиг жигүүр урган ер нь 60 нас биш 18 наснда очсон. Үнэхээр сайхан байна. Ангийнхаа хамт болгон нийт төгсөгчдөө эрүүл ах жаргал сайн сайхан бүхнийг хүсье. 10 жилийнхаа 40 жилийн уулзалтанд ирсэн ангийн андууд болоо төгсөгчдөө энэ 40 жилийн баярын минь төргий бүгдэд нь эрүүл сайн сайхан бүхнийг хүсээд урт удаан наслаарай. Ахаад 45 58 жилийнхаа уулзалтанд бүгдөө ингээ бүрэн бүтнээр ирээрэй гэж өрөөё. За дурсамд дүүрэн 40 жилийнхаа уулзалтанд хүрэлцэн ирсэн андууд найзуудаа ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээд 45 жилийнхаа уулзалтанд бүгдөө сайхан эрүүл энх сайн сайхан ирээрэй гэж эргэлж уулзахын өрөөлийг тавья. За нар хуурдаг ширсэн сайхан өдөр бороо урттай 1982 84 оны төгсөлт 10 жилийн төгсөлтүүд болж байна. Сайхан болж байна. Өтгөн сайхан цугларалт болсон байна даа өнөөдөр. 60 гаруй хүүхэд ирсэн байна. Ер нь ирэх цуглах хэвээр хүмүүс нь өнөөдөр цуглаж гэж харж байна. Сайхан байна. Нөхдүүдтэйгээ сайхан баяртай энэ нэг сайхан амралтын газар өөрийнх нь нутагтаа ирээд тийм ээ. Бид хэд сайхан уулзтаад ер нь чөлөөтэй их сайхан байна даа л гэж хэлье да. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан баг шаргалзуудаас мэдчилж байна. Тэгээд 40 жилийн дурсамж уулзалтнаа хүрэлцэн найзуудаа маш их баярлалаа. Тэгээ ирээгүй найзуудаа нийт төгсөгчдийнхээ өмнөөс ад жаргал эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Тэгээд манай уулзалтанд болохоор багш нартайгаа нийлээ 3 багш маань ирсэн 70 гаруй хүүхдүүд ирлээ. Тэгээд нийт ирсэн хүүхдүүдтэй дахин баярлалаа гэдгийг хэлье. Тэгээд одоо 4 дахь өдрөө үргэлжилж орой зоогон дээрээ байна. Тэгээд баг шаргалзуудад 2 хоноо. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Бас алс солоос зорин ирсэн найзуудаа дахин баярлалаа илэрхийлье. Эрүүл энх ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Нар хур тэгшэрсэн ийм сайхан тэнгэр хангаа ивэсэн ийм сайхан өдөр. Найзуудтайгаа цугларч бүгдээрээ халуун дотн дурсамжаа хөөрнөж би илгээ хөшл инээлдэж энэ сайхан дурсамж өнгөрөөж байгаадаа их баяртай байна. Тэгээд ангийнхаа нийт найзуудаа болон ирж амжаагүй ирэхээр бодсон ч гэсэн ажил төрөл нь бүтээгүй нийт найзуудаа амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа та бүхэндээ. За ингээд өнөөдөр энэ сайхан өдөр бүгдээрээ хамтдаа нэгэн үеийн дурсаж сайхан дурсамж бүтээсэн та бүхэндээ их баяртай байна. Хойштийнх нь ажил амьдралд эрүүл энх саруу сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бүгдээрэнд нь хайртай шүү. Сайн сайхан байна. Тэгээд та бүхэндээ цаашдаа эрүүл энх байнгын ингэж уулзаж цуглаж байх сайхан ерөөлийг дэвшүүлж байна. Та бүхэн минь амар амгалан үргэлжийн мөнгө тайван эрүүл энх сайхан байгаарэ гэж хүсье. За ингээд энэ цугдарсан 1982-оос 84 оны төгсөгчдөө энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Ингээд 8 би ангийн гүр үзрэгчтэй анги 8 би 10 би ангийн болон бусад 8 10 дугаар ангийнхаа төгсөгчдөд өнөөдрийн эрүүл энх ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэж өрөөгөөд энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан Урнаа Батцэг ангийнхаа ламсрын болон бусад зохион байгуулсан хүмүүст маш их баярлалаа. Энд ирээд энэ сайхан байгалийн ийм сайхан орчинд ангийнхантайгаа найс нөхдөөгөө хар багийнхаа насан дурсамжийг дурсаж инээд төхрөлдөөд инээд сэтгсэн 4 сайхан өдрийг ингээд өнгөрөөж байгаад маш их баяртай байна. Ингээд миний сайхан андууд эрүүл энх ад жаргалтай сайн сайхан байхын үлзээтэй өрөөдийг өөд нь иргэн төвшүүлье. Бид ч одоо 40 жилийн дараа уулзж байна гэдэг чинь нэр маш урт хугацаа шүү. Тэгээ одоо энд хүрэлцэн ирсэн болон ирээгүй байгаа бүх найз нартаа хамгийн сайн сайхан бүхнийг л хүсээ өрөөждөө. Эрүүл байвал бүх юм жаргалтай байх болно. 82 оноос 84 он 8 10 дугаар анги төгсөгчдөө
баярын мэнд хүргээд энэ дээрж цоглож бөөгнүүлж биднэрийг уулзуулж байгаа уулзуулсан хамсаханда баярын мэнд хүргье. Ингээд сайхан 3-4 өдөр инээж хөхөрч бага насаанд орсон ангийнхантайгаа байгаадаа баяртай байна. Тэг ингээд нийт төгсөгчдөө ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Цагийг төлөөж ирсэн ш нэрээ. За би загсмаас төлөөж ганцаар ажилласан байна. 40 жилийн дараа ангийнхаа андуудтай уулзж туйл их баяртай байна. 10 ангийн тогсон мөрчтэй ангийнхан манайх 84 онд төгсөжсэн. Одоо тэгээд төгсөө 40 жил болсон байна. Янзын их урт хугацаа шүү. Тиймээс өнөө 2-4 өдөр сайхан ангийнхантайгаа өнгөрж туйл их баяртай байна. Энэ сайхан байгаль дээр байгаль дэлхий сайхан бороо ороод нар хурд гიშилсэн зуны сайхан дэлгэр үзэл бид нар уулзж байгаад туйл их баяртай байна. Ингээд ирээгүй андуудаа та нар минь дахиад бид нартай цуглахаар ирээрээ. Дахиад бид нар уулзсан шүү. Тэгээд ангийнхаа андуудаа урт удаан насалж эрүүл сарвал байхыг сайн сайхан бүхнийг хүсэж та бүхэндээ ад жаргалыг хүсэн өрөөё. Жилийн дараа ангийнхантайгаа уулзаад ерөөсө баг насндаа орч хөөхд нас олчоод гоё амраад явж байна. Бацургоо нааш. Бодроо нааш. 8 ой. Оо, нэсээс дээр уусчих. За, байдсан юм дээ. За, одоо 8 аа. Гарахад түрүүний хэлдэг шиг оодгоод юмудаа хараа явчих болохоос ш нарийн шиг юм бол харахгүй. За тэгээд бүх тамирчдад амжилт хүсье. За гэлцсэн шүү.
айлын хөгжиг нэг ангийн үеийн амтны 2 сайхан алтан цэгийн заасан анхны багш. Төгссөн багш та бүхтэйгээ ингээд энэ сайхан өдөр энэ сайхан ингээд бүгдөө дорсонд дайм. Тэгээд бидний хувьд бол одоо нэг сайхан нэг дорсаад нэг сайхан доод нэг мэнчлийн оч. Ангийнхан даартай шүү. За тэгээд. За тэгээд гоё.
За та бүхэндээ энэ бичлэг үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Баянгар аймгийн Байдрын сангийн аж ахуйн 10 жилийн дунд сургуулийг 1982 онд төгссөн 8 төгсөгчид 1984 онд 10 төгссөн төгсөгчдийн дурсамж уулзалт Баянгар хотноо 2024 оны 6 сарын 10-наас 14-ний хооронд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. За юуны өмнө зохион байгуулах комиссийн зүгээс хургуулсан урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Эрдэнэтэн багш нартаа нийт төгсөгч нартаа шин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг бас хэлье. За мөн энэ уулзалтанд хараахан одоо хүрэлцэн ирж амжаагүй ангийн одоо найз нар төгсөгч нартаа та бүхэн маань бид нартай зүрх сэтгэлээрээ өргөж хамт байсан шүү гэдгийг бас хэлье. За мөн одоо энэ уулзалтыг одоо зохион байгуулах Баянгар аймагт байгаа төгсөгч нартаа бас чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг хэлье. Та бүхэн маань бүх зүйл асаалтаа танх шиг байж чадсан шүү гэдгийг бас давхар хэлмээр байна. За мөн энэ 40 жилийн уулзалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд хандив өргөсөн 10А-гийн төгсөгч, техникийн ухааны доктор, хорлоогийн гандмөртэй бас нийт төгсөгчдийнхээ өмнөөс баярсан таларснаа бас илэрхийлье. За мөн энэ 40 жилийн уулзалтанд хүрэлцэн ирсэн Эрдэнэтэн багш нар болон найз нартаа одоо сэтгэлийн хандив өргөсөн найз нартаа бас чин сэтгэлдээ баярлалаа. За энд Түгийн одоо Оюун болд, Самбуугийн Бацаахан, Чимбат, Жалбуугийн Гэрлээ, Давгийн Болбаатар гэсэн төгсөгч нар байгаа. За эднэртээ бас чин сэтгэлээсээ нийт төгсөгчдийнхээ өмнөөс баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. За энэ зохион байгуулагдсан 40 жилийнхаа уулзалтанд та бүхэн маань сурагч ахуй насндаа, хүүхэд ахуй насндаа очиж тодорхой хэмжээний эрч хүч, энерги авч амьдралынхаа нэг сайхан дурсамжийг үлдээж чадсан байхаа гэж бас найдаж байна. За бидний одоо дараагийн 45 жилийн уулзалт 2029 онд зохион байгуулагдахаар байгаа. Энэ уулзалтыг 8В, 10В-ийн ангийн одоо төгсөгч нар зохион байгуулахаар болсон. За тэгээд энэ уулзалтанд энээс олуулаа болон ирж оролцоорой гэдгийг бас та бүхнээсээ хүсье. Энэ болтол та бүхэн маань эрүүл мэндэд бас анхаараарай гэдгийг бас хэлье. За тэгээд нийт төгсөгчдийнхээ гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье өрөө та бүхэндээ хайртай шүү гэдгийг бас хэлмээр байна. Ажлын замыг дагаад арам зүгтэн замын одоо одоо татан сосанч очрын золхын яраг байна. Сосанч очрын золхын яраг байна. Очрын золхын яраг байна.